Өрөмдөр зөвчтэй энэ фокус ток ярилцлага цаг эхэлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочин улсын хурлын 7 дугаар тойрог буюу Дорнод аймагт ардс намыг төлөөлөн нэр дэвшиж байгаа Батболдын мөнгө цэцэг оролцож байна. Танд өрөмдөр. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ орой мэндийг хүргье. Тэгэхээр та эхлээд өөрийгөө одоо үзэгч түмэндээ сонгогч түмэндээ бас танилцуулахгүй юу тийм ээ? За намайг Батболдын мөнгө цэцэг гэдэг би Дорнод нутгийн харьяат хүн л дээ. Ер нь би Дорнод аймгийн Цагааваас мөн төрсөн. Чулуу орооцоонд 10 жилийн сургууль төгссөн. Одоо тэр Дорнодод төрөөд өсөө тэрэгэл жирийн ард түмэн дотор одоо амьдарч ирсэн ийм л хүн байна да. Өнөөдрийг хүртэх энэ хугацаанд ер нь төрийн болоод тийм ээ улс төрийн ямар албан тушаалуудыг хашуу улс төрийн одоо орох тэр туршлагч гэх юм уу тэр зүйлийн талаараас ирэх юм бол за би ер нь бол одоо нэлээд олон ажлуудыг бас хашсан байна энэ хооронд. Ер нь бол улс төрд ороод бол 20 жил болж байна. Би 1992 онд Монголын социал-демократ намд билсэн орж ирсэн түүхтэй. Тэгээд түүнээс хойш тасралтгүй яг 20 жилийг бас ардаа орхисон байна. Тэгээд энэ хооронд бол би Улсын багшийн сургуулийн түүхийн удирдагчийн анги төгсөөд 4-р сургуульд түүхийн багшаар анх ажилд орж исэн. Тэгээд 6 сар багшлаад тэгээд энэ Монголын оюутны үйлдвэрчний эвлэл гэж одоо Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо гэж байгаа шүү дээ тийм ээ Ганбаатар ерөнхий тэгштэй. Тэр одоо холбооны дэргэд оюутан залуучуудын байгууллага анх үүсгэн байгуулагдаж ирсэн. Тэрний одоо анхны нарийн бичгийн дараагаар би ажилд орж исэн. Тэгээд түүнээс хойш одоо энэ улс төр олон нийтийн ажил за тэгээд төрийн эмчийн хороо Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газрын дэд дарга за тэгээд Монгол Улсын хамгийн одоо топ уулуурхан компани болох Эрдэнэсийн хэмжээл компани гэх зэрэг одоо олон компаниудад ажиллаж ирсэн. Орондоо бол олон нийтийн ажил одоо улс төрийн ажил авал тасралтгүй бас үргэлжлүүлсээр ирсэн. Ардс намын үндэсний зөвлөх хорооны гишүүнээр тасралтгүй 11 жил ажиллаж байгаа юм хүн. Өөрийн төрсөн нутаг Дорнод аймагтаа ер нь ажил хөдөлмөрлөөр эрхэлж юу? Ер нь би 10 дахь ангид 1987 онд төгсөөд ер нь шууд гарсан. Тэгэл одоо эргэж очиж байгаа. Тэгээд 2008 онд тэндээс бас нэр дэвшижсэн. Ер нь улс төрлөө орох болсон гол шалтгаан гэх юм уу тийм ээ? Ямар зорилгыг хүртэл орж байгаа. За тэр дундаа Дорнод нутгийн ард түмний төлөө ямар үйлсийг хийхэд бэлэн байна? Ер нь бол их зүйлийг хийхэд бэлэн байна гэж хэлмээр байна. Тэгээд ер нь одоо бид нар тэр би түрүүний хэлсэн тийм ээ Монголын оюутны үйлдвэрчний эвлэлд анх ажилд орсон гэж. Тэгээд бид нар одоо Монгол орноо мандуулъя Сүхбаатарын талбайн баруун талд байдаг ч тийм үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо. Тэнд бид нар ингээд анх оюутан залуучуудын асуудлыг эрхэлж тэдний эрх ашигын төлөө бас тэмцэж ингэж одоо ажиллаж байдаг байсан. Тэгээд 1992 оны бас сонгуулийн кампанид ажил эхлээд намуудын сурчлага эхлээд ингээд байж хахад бид нар бас Монгол залуучууд байна тийм ээ бас эх орныхоо төлөө бас Монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө бас зүтгэхийн айл нэгэн намд орж бас үзэл бодлынхоо төлөө тууштай зүтгэх ёстой байна гэж ярилцаад олон намын бас мөрийн хөтөлбөрийг тухайн үедээ бид нар бас үзэж судалж ирсэн. Тэгээд Монголын социал-демократ намыг одоо тухайн үедээ сонгон авч тэнд элсэжсэн. Тэгээд тухайн үедээ бид нар одоо нөгөө соёлын төргөөний урт талын хүзээвчэнд байрлаж байлаа ш тухайн үедээ Монголын социал-демократ нам. Тэгээд тэнд очиход их бас сайхан орчин гэдэг юм уу угцсан л да. Бөөн одоо божигсэн тийм эрч хүчтэй ажил амьдрал бас тэрэнд өрнөж баахал одоо сонин хэвлэл тараасан барьсан үйлдвэрлэсэн одоо ийм одоо их ажил донд бид нар ороод явцсан. Тэгээд одоогийн нарчлын дарга нурын алтан гоёгоо бидэрт батлах гардуулж өгч ирсэн түүхтэй. Тэгээд анх одоо улс төрийн амьдралд хөл тавьсан гэхүүдээ. Оюутны үйлдвэрчний эвлэлд 96 хүртэл ажилласан. 92-оос 96 хүртэл. Тэгээд 96 оны улсын хурлын сонгуулийн өмнө одоо Монголын үндэсний ардчлал Монголын социал-демократ намын ардчлалын холбоо эвсэл гэж тухайн үед хамтарч эвсэл болж орсон шүү дээ тийм ээ 96 оны сонгуульд. Тэрний 2 сард одоо манай нэг таньдаг хүмүүс хурч ирээд чи энэ одоо ажиллаж өгөөч ер нь төв штабт ажиллавал одоо их зүгээр байна шүү гэж хэлэхээр тэнд ажил анх ажиллаж эхэлсэн. Тэгэл ер нь бас эргэлт буцалтгүй гэдэг юм уу энэ улсын замд бас хөл тавьсан л да ер нь. Тэр Дорнод нутгийн зон олон бол одоо та тэр ярьцлагаараа за энэ бол одоо манай нутгийг төлөөлөө тийм ээ. Энэ улсын хурлд одоо дэвшиж байгаа бүсгүй байна гэдгийг бол харж байгаа. Тэгээд ер нь Дорнодчууд бидний төлөө ер нь юу хийж чадах юм болоо гэдээ бас хүлээгээ суужиж болох юм тийм ээ. Ер нь зайвал одоо эхний ээжинд одоо шийдвүүлэх ямар асуудлууд байгаа юм тийм ээ Дорнод аймагтын талаар. Ер нь бол одоо манай нутгийнхан 2008 онд би нэр дэвшижсэн учраас ерөнхийдөө бол манай Дорнодынхан бол бүгдээрээ сайн бас таньж байгаа гэж би бодож байна. Тэгээд бас танигдахаар маш сайн бас сонгуулийн сурчлага хийсэн. Хоёрдугаарт нөх юм бол би Дорнод аймгийн Цагааваас мөн төрсэн аав Дашулар сумын хүн, манай ээж Баяндан сумын хүн. Би өөрөө Чулуу ороо сумд 10 жилийн сургууль төгссөн гэдэг ер нь бас олон газарт хамааралтай болоод байгаа. Тэгээ өөрөө одоо бас Чулуу ороо сумын нутгийн зөвлөлийн дарга. Тэгэхээр бас таньж байгаа. Тэгээд ер нь бол Дорнод аймагт одоо асуудал шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байгаа гэж би боддгийг. Ер нь одоо энэ нутгийнхаа сайн сайхны төлөө би зүтгэхгүй, хэн зүтгэхгүй
бид одоо хийхгүй хийх үү гэж би бас боддог л доо. Тэгээ өнөөдөр Дорнот аймгийн бас арт түмэн ядуу байна, ажилгүй байна. Ер нь бол Дорнот нутаг бол их онцлогтой аймаг. Яагаад гэх юм бол одоо социализм үед байсан олон үйлдвэр заводууд дампуурч зах зээлийн одоо хүн шуурган донд ингэж одоо дампуурсан. Тэрнээс үүдээд одоо юу гэдгийг маш олон хүмүүс ажилгүй болсон, олон эмэгтэйчүүд ажилгүй болсон. Тухайн үед ч одоо юу гэдгийг ноосны үйлдвэр, хевсний үйлдвэр, бак коммунал гэх олон одоо том үйлдвэрүүд байгуулагдсан байсан. Тэр нь бүгдээрээ дампуураад одоо өнөөдөр ажилгүй хүмүүс маш их байж энэ Дорнот аймагт. Тэгээд өнөөдөр шийдтэй хүлээж байгаа олон асуудал үүсэж байгаа. Дорнот нутгаа сайхан хөгжүүлмээр байна. Одоо юу гэдгийг тэр сайхан тал нутгийг өнөөдөр маш зөв зүйтэй одоо өнөөдөр Улаанбаатар хот шиг ийм одоо зах замбраагүй байж болохгүй хамгийн гол асуудал нь тийм ээ. Одоо газар өнөөдөр төлөөлөлт яг одоо Дорнот аймгийн төв тийм ээ хэрлэн сум гэж байгаа. Одоо Чавалса хот гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэрийг өнөөдөр зөв одоо хөгжүүлэх яг одоо дэд зүцгийг нь сайн газрын төлөвлөлтөө сайн хийж тийм ээ. Ингээд үнэхээр бүх юм уялдаа холбоотой сайхан хөгжүүлэхгүй л өнөөдөр яг л бас ингээд замбраагүй газар олголт явагдсанс болол наад иргэд газар авч чадахгүй бас мэдээлэл илүү ойрхон байдаг хүмүүс нь газар авах ч юм уу тэгээ хамаагүй байшин барилга бариад ингэж эхэлж яах гэж би сэтгэл эмзэглэж явдаг. Тийм учраас өнөөдөр Дорнот нутагтаа хийх ажлууд их байна. Дорнотын ард түмнийхээ төлөө зүтгэх хийх ажлууд их байна гэж бодож байна. Тэгээд юуны төрөнд одоо ажилгүйдлийн асуудал байж байна. Тийм ээ жижиг дунд үйлдвэрийг олноор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ ядуурлын асуудал байж байна. Тэгээд олон одоо өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн асуудал тэр одоо олон зүйлүүд байж байна гэж би хардаг. Тэгээ хоёрдугаар гэх юм бол бас Дорнот нутгийг хөгжүүлэх өргөн сайхан боломж байгаа гэж боддог. Яагаад гэх юм бол зүүн талаараа Хятад улстай, хойд талаараа Оросын холбооны улстай хил залгаж байгаа ийм аймаг. Тэгэхээр одоо аял жуулчил, хилийн худалдаа наймаа өргөнөөр одоо хөгжүүлэх юм боломжтой гэж ингэж бодож байгаа. Ийм учраас өнөөдөр бас төрийн бодлого Дорнот аймагт бас өгүүлэгдэж байна гэж ингэж бодож байна. Ингээд тухайлбал та бүхэн бас мэдж байгаа ба Хинтээ аймаг хүртэл одоо хар зам орсон. Дорнот хүртэл бол хар зам ороогүй. Цөөхөн аймагуудын нэг болж шүү дээ. Үндэ бол одоо баруун аймагуудаар бол газарлуу бүгд орчоод байж байна. За тэгээд олон зүйлүүд бас байж байна. Тэгээд төмөр зэмээ асуудлууд байж байна. Хэмээ хамгийн гол нь өнөөдөр Дорнот нутагт хүмүүс одоо ажилгүй байж байна, ядуу байж байна. Тэр одоо ард түмнээ өнөөдөр ажилгүйдлээс нь гаргах, бүх хүмүүсээ ажилтаа орлоготой болгох ийм асуудал тун чухал байна гэж би бодож байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар юм хийгдсэн бол ер нь хангалттай биш юм шиг байна тийм. Биш байгаа. Энэ бол тийм. Тэгэхээр энэ жилийн үед бол энэ сонгуул бас их онцлог юм л да. Ялангуяа эмэгтэйчүүдэд маш их боломж олгож байна тийм ээ ковот гэдэг үүднээс. Ер нь эмэгтэйчүүд улс төрд одоо таачсан төлөөлөл сууж орж ирснээр юу хийж чадах юм, юу өөрчлөгдөх юм бэ? Энэ дээр таны бодлого. Ер нь бол одоо энэ жилийн сонгуулийн онцлог байгаа. Гэхдээ бол онцлог гэхээсээ илүү Монгол улс өнөөдөр төрийн бодлогоороо одоо дэмжиж байна гэж ойлгож байна. Яагаад дэмжих болсон гэх юм бол одоо манай Монгол улс чинь бүр олон улсын байгууллагуудын өмнө бүр гарын өсөг зураад тийм ээ өөрөө хүлээсэн байгаа шүү дээ. 2015 он гэхэд бүх шатны шийдвэр гаргах төвчдийн эмэгтэйчүүдийн оролцоог 30% түргэнэ гэсэн ийм одоо үүрэг амлалт аваад ийм гарын өсөг зурсан байгаа. Тийм учраас өнөөдөр 15 он гэх чинь 12 оны сонгуулиар олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд одоо орж ирлээ гэж би ингэж ойлгож байна. Гэхдээ нөгөө талаасаа одоо юу гэдгийг дэвшүүлээд өгч जैन тийм ээ. Дэвшүүлж байгаа сайн хэрэг. Тэгээд нөгөө талаасаа бас магадгүй Монголын ард түмэн манай монголчууд өөрсдөө зөв сонголтоо хийж бас олон эмэгтэйчүүдийг би бас шийдвэр гаргах төвшөнд тийм ээ гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ эмэгтэйчүүд гараад яах юм бэ гэх юм бол би эмэгтэй хүний уран нарийн ухаанаар мэдрэмжээр энэ одоо өнөөдрийн ийм одоо стресстэй, ухамдалтай энэ ажилгүйдэл их болсон өнөөдөр ядуурл 40% хүрсэн гэж энд бүгдийг эмэгтэйчүүд тийм ээ үгүй болгож чаднаа гэж ингэж бодож байгаа. Хоёрдоорт нь бол эмэгтэйчүүд үнэн шударга хэр баргийн муу нүлэнд автахгүй ийм л одоо байдаг болсуудаа гэж би бас олон Дэс боловч та отгийн нэг олон тав өгдөр нь ирснэ илэрхийлж байна. Тэгээд ихэр утгаас нь их л баярлж байна. хүлээсэн байгаа шүү дээ. 2015 он гэхэд бүх шатны шийдвэр гаргах төвчдийн эмэгтэйчүүдийн оролцоог 30% түргэнэ гэсэн ийм одоо үүрэг ийм гарын өсөг зурсан байгаа. Тийм учраас өнөөдөр 15 он гэх чинь 12 оны сонгуулиар олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд одоо орж ирэх ёстой гэж би ингэж ойлгож байна. Гэхдээ нөгөө талаасаа одоо юу гэдгийг дэвшүүлээд өгч जैन тийм ээ. Дэвшүүлж байгаа сайн хэрэг. Тэгээд нөгөө талаасаа бас магадгүй Монголын ард түмэн манай монголчууд өөрсдөө зөв сонголтоо хийж бас олон эмэгтэйчүүдийг би бас
шийдвэр гаргах төвшөнд тийм ээ гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ эмэгтэйчүүд гараад яах юм бэ гэх юм бол би эмэгтэй хүний уран нарийн ухаанаар мэдрэмжээр энэ одоо өнөөдрийн ийм одоо стресстэй, ухамдалтай энэ ажилгүйдэл их болсон өнөөдөр ядуурл 40% хүрсэн гэж ярьж байна. Энэ бүгдийг эмэгтэйчүүд тийм ээ үгүй болгож чаднаа гэж ингэж бодож байгаа. Хоёрдугаарт нь бол эмэгтэйчүүд үнэн шударга хэр баргийн юм уу нүлэнд автахгүй ийм л одоо байдаг болсоо та гэж би бас олон лидер эмэгтэйчүүдэд бахархан бас хүндэтгдэг тэднийг. Тийм учраас эмэгтэйчүүд өнөөдөр төрөлд гарснаар одоо нийгэмд илүү ил тод нээлттэй шударга ийм одоо байдал бий болно гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн Арслан мөрийн хөтөлбөрийг хоёул сонгогчтой бас нэлээд жоохон тэргүүр танилцуулах уу? Тийм манай та бүхэн мэдж байгаа манай намын мөрийн хөтөлбөр бол одоо арт түмнэрээ хилцүүлээд яг арт түмний одоо амьдрал дундаас гарч ирж байгаа юм одоо амьд мөрийн хөтөлбөр болсон гэж би хувьдаа дүгнэж байгаа. Яагаад гэх юм бол 2011 оны туршид бүх одоо 21 аймаг 9 дүр 330 гаруй сумдаар явж Монгол хүн 2020 гэдэг аян зохион байгуулад ингэж яваад арт иргэдээсээ одоо яг өнөөдөр арт түмний амьдралд юу хэрэгцээтэй вэ? Юу хүсэж байна? Өнөөдөр арт иргэд гэдгийг өнөөдөр судалж мэдсэн үндсэн дээр гарсан ийм одоо хөтөлбөрөө. Тэгээ бид нар бол энэний үндсэн дээр ганцхан зүйлийг олж авсаа. Тийм ээ. Яагаад гэх юм бол өөрийн эрхчлөөг өнөөдөр өгч чадсан байна энэ арчилсан нам. Одоо эдийн засгийн хувьсгалыг Монгол хүнд өгөх цаг нь болжээ гэж ингэж дүгнсэн. Ингээд өнөөдөр арчилсан мөрийн хөтөлбөр 5 үндсэн концепт байгаа. Хамгийн гол нь хүний хөгжил, ажилтаа орлоготой Монгол хүн байх ёстой. Эрдэм боловсралтай Монгол хүн байх ёстой, эрүүл чирэг Монгол хүн байх ёстой, аюулгүй орчинд амьдардаг Монгол хүн байх ёстой, эрхчлөөтэй Монгол хүн байх ёстой гэж бид нар арчсан мөрийн хөтөлбөрийнхөө гол үзэл санааг тунхагласан байгаа. Энэ жил бол бас арчсан намын зүгээс бол бид заавал ялгчил гэж бас нэг хэлээд байгаа шүү дээ. Энэ тал дээр ер нь заавал ялах ёстой гэж өнгөж ойлгохтой ялгах хэрэггүй юм одоо сонгуул арчсан намынхаа орж яана гэж бас ойлгож байгаа. Тэгээ яагаад гэх юм бол өнөөдөр энэ одоо авилгал хээл ахвал шудраг ус байдалд идэгдсэн энэ нийгмийг арчсан намынхан эрүүл сайр болгож чадна гэж би ингэж бодож байна. Тийм учраас өнөөдөр бид нар ялгах хэрэг байхгүй. Мөрийн хөтөлбөрүүд дээр одоо Монгол хүн 2020 гэдэг юм уу эсвэл нөгөө талаас 2030 жилийн юм одоо 2030 жилийн нөгөө нэг урт удаан хугацааны мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байна гэдэг бас иргэд маань жоохон шүүмжлэлтэй хандаад байна л да. Энэ тал дээр та юу ярих вэ? Шүүмжлэх хэрэг байхгүй. Яагаад гэх юм бол эн чинь гуулаар дүн тавигдсан шүү дээ тийм ээ. Өнөөдөр арчилсан юм мөрийн хөтөлбөр одоо амьд байна уу? Үнэхээр арт түмэнтэй одоо холбогдож чадж арт түмний ах амьдралыг дээшлүүлэх байна уугүй юу гэдгийг 16 оны сонгуул шийдэх болно. Тийм учраас энэ дээр санаа зовох хэрэггүй өнөөдөр арчилсан намыг сонгох ёстой гэж би ойлгож байна. Тэгээд арчилсан намыг сонгосноор өнөөдөр олон зүйлүүдийг бас арчилсан нам тийм ээ хийж чадна, шийдэж чадсаар ирсэн. Яагаад гэх юм бол та бүхэн мэдж байгаа өнөөдөр Монгол улс өнөөдөр Монгол хүн гадаад паспорттой болсон өнөөдөр дэлхийн өнцөг боломборд өнөөдөр очиж сууч амьдрах тийм ээ боловсрох одоо таатай нөхцөөр хангагдсан байж байна. Орон сууцыг иргэдэд өглөө, малыг малчтанд хөвчилж өглөө, газрыг тийм ээ газрыг арт түмэндээ хөвчилж өглөө. Энэ бүх зүйлийг арчлынхан өнөөдөр шин зүйлийг эхлүүлж чаддаг юм аа, манлайлж чаддаг юм аа гэдгийг би баярлалаа та бүхэн ярилцлага цагуугаар ингээд өндөрлөж байна. Эрхэм үзэгчдийн фокус ток ярилцлагын цагаар улсын хурлын 7 дугаар тойрог буюу Дорнод аймагт Монгол арчилсан намаас нэр дэвшиж байгаа Батболдын мөнх цэг орлон анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Таны ажил. Баярлалаа.